Open парламент хөтөлбөрт 1 сар хамрагдаж 1600 хүүхдээс шалгарч бүтээлч ажилласан оюутнуудаа баяр хүргье. Үнийхээ хувьд бол энэхүү арга хэмжээг үнэхээр үр дүнтэй. Өнөөдөр Монголын залуучуудад, ялангуяа энэ оюутан залуучуудад улс төрийн талаарх ойлголтыг нэмэгдүүлсэн тийм арга хэмжээ болсон гэж бодож байна. Ер нь яг улс төрийн амьдрал гэдэг яг залуучуудын үзэл бодол шиг тийм хитрхи харанхуй биш. Одоо ингээд дотор нь яг тэмтэй мэдлэгтэй олон мундаг хүн байдаг мэдж авсан 1 сарын хугацаа болж өнгөрлөө. Яг улсын хурлын гишүүн ямар хүн байдгийг өөрсдөө биеэрээ мэдрэхээр бас хүндлэмээр ийм одоо ажил шиг санагдсан. Сарын хугацаанд гэх юм бол манай одоо гишүүдийнхээ ажиллаж байгаа ажлын хэсэг дээр зөвлөмж боловсруулсан байгаа. Тэрнийх нь ажлын хэсэг дээр нь очиж хуралдан суун. Тэгээд тэр талаар нь ойлголттой болоод тэгээд үүн дээрээ яг юу нэмэлт хэрэгтэй байгаа юм бэ? Ард иргэдийн зүгээс яг ямар үзэл бодлыг нэмэх хэрэгтэй байгаа юм бэ гэдэг тал дээр нь илүү их одоо анхаарч зөвлөмж боловсруулсан байгаа багийнхнаараа. Засгийн газрын ордон гаднаас харахад шал өөр байдаг юм байна. Хууль төвчөн гаргахын тулд ингээ үүндээ ажилдаг нэг тийм энгийн л гэдгийг ойлгосон. Тэгээ бас зөндөө олон найзуудтай болж хууль тогтоомжид оролцож олон үйл ажиллагаанд оролцсноор үнэхээр их баяртай байна. Монголын төр төвшин байгааг бид харлаа.